Сайн байцгаана уу? Би Солонгос дахь Монгол сургуулийн багш Дэлгэр Мөрөн байна. Энэхүү видео бичлэгээрээ та бүхэндээ ангийнхан сурагчдын юу сурч байгаа талаар танилцуулнаа. 6 настай хүүхдүүд анх сургуульд ороод эрдэм сурна гэдэг нь тэдний хувьд маш том сорилт байдаг. Энэхүү сорилтыг даван туулахад нь багш, эцэгчүүд бид хамтдаа туслах хэрэгтэй. Тэдэнтэй хамтрах хэрэгтэй болно. Томчууд бид альва зүйлийг хийсвэрлэн төсөөлж сэтгэж чаддаг шүү дээ. Тэгвэл энэ насны хүүхдүүд альва зүйлийг хийсвэрлэн төсөөлөх мэдрэмж нь бага хөгжсөн байдаг. Жишээлбэл алим гэдэг үгийг бид хийсвэрлэн төсөөлж чадна. 6 настай хүүхдүүд харин амталж, үнэрлэж, хүртэж байжээж мэдэж авдаг. Тэгвэл энэ бүгдийг цэцэрлэгт тоглоомын аргаар суралцдаг. Харин сургуульд орсноороо энэ бүгд өөрчлөгддөг. Жишээлбэл хувцаа өөрөө өмсөж, цүнхээ өөрөө үүрээд мөн тоглож биш сууд сурна. Өдөр унтахгүй болно. Бас гэрийн даалгавраа хийх шаардлагатай болдог. Энэхүү өөрчлөлтүүдэд манай ангийн сурагчид хэрхэн дасан зохицож байгааг одоо та бүхэн сонирхоорой. Сургууль арга оюутан болох ямар байгаа гэдгийг одоо мэдэхгүй байгаа. Тэсэн болоод айж авыгаа асууж өгнө. Гошинэтэй болох алнаа. Оо, төвчрөө хөөгөө явцсан байна уу? Ямар гоё готалтай юм бэ? Багшаа. Сайн байцгаана уу? Хурдан бүр бааз том. Нэмэн багшаа би өнөөдрийн даалгаврыг ойлгож байна. Гарц өмнөх гэж. Навч тавч. Нэмэн багшаа арга. Нэмэн багшаа би алан хан торцог буртаа зурвыг тэг цэцэг гүндгээ жоо Юги залхуу зүги баажи нэмэн багшаа пах тах таг таг хүн тав. Багнууд бавган
тэгээд цааш нь уншаарай. Маргатай уншаарай. Баавгай. Хумгүй. Их сайн байна. За ирээрэй. 미안해. 괜찮아. 오, 야수 뭔데 괜찮아. Ингээд та бүхэн манай ангийн сурагчдын сургуульд ороод юу сурч байгаа талаар мөн сургуулийн орчиндөө хэрхэн дасан зохицож байгаа талаар товчхон танилцлаа. Коронавирусын үед үнэхээр манай ангийнхан мундаг сурч байгаа. Маш сайн уншиж, бичиж, бодож байгаа. 6 настай хүүхэд сургуульд ороод сурах арга барилаа зөв эзэмших, мөн зөв хүн болон төлөвшөх хамгийн чухал үе байдаг. Хүүхдийг сургаж хүмүүжүүлэх ажил зөвхөн дан ганц багшийн ажил биш. Багш эцэг эхтэйгээ хамтарч сайн ажиллаж чадах юм бол зөв хүүхдийг маш сайн сургаж чадна. Тийм учраас надтай хамтарч ажилдаг эцэг эх та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд ангийнхаа хөөрхөн шамнарт цаашдын сурах үйлсэд нь маш их амжилт хүсье. Баяртай. Та бүхэндээ маш их баярлалаа.